Татварын ерөнхий газартай хамтран хүргэдэг ээлжит мэдээлэл хүргэх гэж байгаа. Бид 14 хоногт нэг удаа цувралаар та бүхэндээ татварын талаар ойлголтуудыг өгж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол маш том сэдв. Бид хувь хүн болоод албан байгууллага гэдэг бүх хүмүүстэй л хүртээмжтэй байх үднээс энэ мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаа гэдгийг хэлье. За студид маань Татварын ерөнхий газрын олон нийтийн харилцах төвийн татварын улсын байцаагч Батсингэл ажиллаж байна. Танд өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За хоёул эхний хэсгээр ямар мэдээллүүдийг үзэгчдээ өргөх вэ? Ер нь өнөөдрийн одоо хэсгээрээ бол нөгөө хувь хүний орлогын албан татварын талаарх мэдээллийг иргэд татвар төлөгчдөд хүргэе гэж бодож байна. Тэгэхээр мэдээж хуульчилсан байдаг бах. Тэгэхээр хизээнээс эхэлж мөрдөж эхэлсэн байт юм бол хоёулаа эхлээд үзэгчдээ ерөнхий ойлголтыг өгчий тий. Тэгэхээр бас түрүүчийн нэвтрүүлгээр бид нар хэлжсэн нөгөө орчин цагийн татварын албач нь 1992 онд байгуулагдсан гэх тий. Ингээд 1992 онд байгуулагдаад 5 татварын хуулийг боловсруулад 93 оноос мөрдөж эхэлж ирсэн. Нэг нь бол хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэж байгаа. Тухайн үед бол хүн амын орлогын албан татварын тухай хууль нэртэй байсан. Тэгээд хувь хүний орлогын албан татварын тухай хууль маань бол 93 оноос мөрдөж эхэлсэн хууль. Дараад нь бол 2 удаа шинжилсэн найруулга хийгдсэн. За 2006 онд шинжлэгдээд 2007 оны 1 сарын 1-ээс мөрдсөн. За дараад нь бол 2019 онд одоо шинжилэн найруулагдаад одоогийн бидний одоо мөрдөж байгаа хувь хүний орлогын албан татварын тухай хууль бол 20 оны 1 сарын 1-ээс мөрдөж эхэлсэн ийм хууль гэж байна. Тэгэхээр мэдээж энэ татварыг хэн төлөх юм бэ? Хэн хамааралтай гэдгээс бас яриагаа эхлүүлвэл зүгээр байна тийм. Тэгэхээр зэрэг хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг бол Монгол улсад орлого олсон одоо иргэн бүр төлөх ёстой. Тэгэхээр зэрэг хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар бол татвар төлөгчийг бид нар хоёр ангилдаг. Нэгдүгээрт нь бол Монгол улсад оршин суудаг, байнга оршин суудаг татвар төлөгч, нөгөөх нь бол байнга оршин суугч, бус татвар төлөгч гэж ингэж хоёр ангилдаг байж байгаа. Тэгэхээр зэрэг Монгол улсад байнга оршин суугч татвар төлөгч гэдгийг яаж тодорхойлох юм гэхээр зэрэг энэ дээр бол хоёр үндсэн шалгуурыг хууль дээр зааж өгсөн. Гэхдээ дистаралдаар нь хэрэглэхийг заасан байдаг. Нэгдүгээр шалгуур нь юу вэ нөхөр зэрэг Монгол улсад үргэлжилсэн 12 сарын хугацаанд 183 хоног ба түүнээс дээш хугацаанд амьдран суусан байх юм бол байнга оршин суугч татвар төлөгч болчихж байгаа юм. За ингээд энэ 183 хоног гэдэг энэ шалгуураар тодорхойлчих болж ивэл ингээд болчихно. Байнга оршин суугч мөн биш тодорхойлчих нь гэсэн үг тийм. Харин энэ 183 энэ хоногоор тодорхойлох боломжгүй байх юм бол тухайн одоо албан татвар ногдож байгаа орлогын тэр иргэний гэсэн үг шүү дээ тийм ээ. 50-аас дээш хувь нь Монгол улсаас их үүсвэртэй буюу Монгол улсад олсон орлого эзэлж явах юм бол бас одоо байнга оршин суугч албан татвар төлөгч болдог. За ингээд энэ хоёр шалгуурыг хоёуланг нь хангахгүй байгаа тохиолдолд нөгөө оршин суугч бус татвар төлөгч болох гэж шүү дээ тийм ээ. Гэхдээ энэ дээр бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Нөгөө 183 хоног Монгол улсад амьдраад байгаа хэрнээсээ нөгөө гадаадын одоо элчин сайдын яам, дипломат консулын газрууд ажиллаж байгаа хүмүүс уг нь бол жилийн туршид энд амьдарч байгаа шүү дээ. Гэхдээ тэр чинь бол гадаадын иргэн гэдэг утгаараа одоо байнга оршин суугч бусд хамаарахгүй. За яг энэтэй адилхан манай Монгол улсаас гадаад улсад сууж байгаа одоо элчин сайд, дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа ажилтнууд бол байнга оршин суугч иргэн болоо явчихдаг. Нэг бол сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд ингээд энэ байнга оршин суугч болон байнга оршин суугч бус гэж ангилаад байгаагийн шалтгаан нь бол яг л нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай адилхан ямар орлогоосоо татвар төлөх үү гэдгээс хамаарат байна. Тэгэхээр зэрэг Монгол улсад байнга оршин суугч иргэн болвол яг үхээр зэрэг Монгол улсад олсон орлого, Монгол улсаас их үүсвэртэй орлого бас гадаад улсад олсон орлогоосоо татвар төлнө. Харин Монгол улсад байнга оршин суугч бус иргэд бол яг нь зөвхөн Монгол улсад олсон орлого, Монгол улсаас их үүсвэртэй орлогоосоо татвар төлөхөөр ийм байж байгаа. Тэгэхээр яг гадны улсаас орлогоосоо төлөхгүй юм байна. Нэг удаадаа л төлөх юм байна. Тийм. Тэгэхээр зэрэг оршин суугч бус иргэн бол тэр өөрийнхөө улс оронд одоо олсон орлогоосоо Монгол татвар төлөхгүй нэ шүү дээ, тийм ээ. Тийм зохицуулттай байх нэ гэж. За дараад нь бол бид нар энэ тэгвэл яг одоо энэ ямар орлогоос нь одоо нэг орлогын нэр төрлөөс нь ямар орлогоос нь албан татвар авах юм бэ гэж. Тэгэхээр энд ер нь бол хувь хүний орлогын албан татварын тухай хууль дээр зааснаар бол нэг 6 төрлийн орлогоосоо иргэн татвар төлөх ёстой. За нэгдүгээрт нь бол цалингийн орлого байж гин, үйл ажиллагааны орлого байж гин, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого. За тэгээд шууд бус орлого, бусад орлого гэсэн нэг юм 5 төрөл байж байгаа. Энийг нэг хүснэгтэн дээр бүгдээрээ бас нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаад явъя гэж бодож байна. За тэгэхээр зэрэг мэдээж ийм олон төрлийн орлого байгаа учраас эдгээр орлогуудад яаж одоо хэрхэн яаж татвар ногдуулах юм, татварын хувь хэмжээ ямар байх юм гэдэг нь мэдээж орлогын төрөл болгоноос хамаарат өөр байгаад байгаа юм. За бүгдээрээ бас яг хүснэгттэй ингээ хамтдгаад илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг үзэгчтэй өгнө тийм. Жишээлх юм бол нэгдүгээрт нь одоо цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилхах орлого гэж байж байна. За хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл заасны дагуу бол энэ үнд 7 төрлийн
орлого хамаарж байгаа юм. Ерөнхийдөө энд юу хамаарж байна вэ гэхээр зэрэг ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу авж байгаа бүх төрлийн цалин урамшууллууд. За дээр нь одоо бид нар чинь үнцэн ажлаас гадуур ус давхар ажил эрхэлж идэг зарим тохиолдол тийм ээ. За тэр одоо хэлбэрээр авж байгаа цалин урамшууллууд. За орон тооны одоо гэрээний дагуу орон тооны одоо ажил гүйцэтгэхээс гадна одоо орон тооны бусаар ажлын хэсэгт ч юм уу өдөр ороод ажиллаж цалин одоо урамшуул авч яадаг те. Энэ бүх цалин урамшууллууд бол цалин хөдөлмөрөөс түүнтэй адилтгах орлого гэдэгт хамаардаг. Үүнд ийм байж болох уучлаарай. Одоо дуучид ч юм уу магадгүй тоглолтын дээр дуусан орлого нь яг өөрийнх нь ажиллаа хийгээд олж байгаа орлого учраас эхний энэ орлогот хамаарх уу? Аагүй энэ бол ерөөсөө нөгөө хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу авч байгаа орлого. Таны ярьж байгаа нөгөө дуучин гэдэг чинь бол нөгөө үйл ажиллагааны орлогоор орох юм. За. Тэгвэл удахгүй танилцуулна гэсэн үг. Дээр нь одоо 2020 оны 1 сарын 1-ээс одоо мөрдөж эхэлсэн хуульд орсон нэг том өөрчлөлт юу вэ нөхөр зэрэг хоол унааны мөнгө гэж байдаг ч цалингийн бүрэлдэхүүн хэсэг тий. Хоол унааны мөнгийг бол одоо цалин хөдөлмөрийн үйлс түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнд оруулж ирсэн байгаа. Өмнө нь бол шууд ус орлого байсан байхгүй юу? За ингээ 20 оны 1 сарын 1-ээс эхлээд бол хоол унааны мөнгө цалин хөдөлмөрийн үйлс түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн хэсэг болоо явцсан байж байгаа. За энэ цалин хөдөлмөрөөс түүнтэй адилтгах орлогоос татвараа яаж авах юм бэ гэж. Тэгэхээр зэрэг татвараа бодохын тулд бид нар ч нөгөө цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө бодогдсон нийт цалингаас эрүүл мэндийн даатгал 2%, нийгмийн даатгалын шимтгэл 9.5%, нийлээ 11.5% тийм ээ. Энийг хасаад татвар ногдуулах орлого гарна. За эннээсээ шаталсан хуваараа татвараа төлөөд явдгаа гэсэн үг. За шаталсан хувийг дараад нь тайлбарлая тийм ээ нийлүүлж байгаа. За дараагийн саяхан хэлсэн нэг үйл ажиллагааны орлого. Тэгэхээр үйл ажиллагааны орлого гэдэгт маань бол нэг үндсэн 4 төрлийн орлого хамаардаг юм. За бие даан мэргэжлийн ажил үйлчлэгээ явуулаад олсон орлого байж болж байна. Хуваарай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ борлуулсны орлого байж болж байна. За шинжлэх ухаан урлагийн бүтээл төрөвсөн ч байдаг юм уу те. Саяын таны хэлсэн одоо нөгөө урлагийн хүмүүс ч юм бол яаж яана үндсэн ажлынхаа гадуур ингээд одоо бас урлаг уурс сайхны арга хэмжээнүүдэд оролцоод орлого олж штэ тийм ээ. Энийг нь бол үйл ажиллагааны орлогот хамааруулж байгаа юм. Үйл ажиллагааны орлого. За мөн одоо энэ үйл ажиллагааны орлого гэдэгт бас манайд бас нэлээд түгээмэл байгаад байдаг. Нөгөө тогтмол бус үйл ажиллагааны орлого гэдэг. Манайх ч одоо юу гэдэг ингээл намар самар түгээл нэг хэсэг хүмүүс орлого олчж гин. Хавар одоо зарим хүмүүс ингээл нэг ноолорын үеэр ямаа самнаад ч юм уу те. Ингээ орлого олоод шүү дээ тодорхой ингээд тийм. Тэгэхээр зэрэг энийг нь бол бас тогтмол бус орлого гээд энийг нь бол бас үйл ажиллагааны орлогот хамааруулж тооцдог ийм зүйл байж байгаа. За тэгэхээр зэрэг үйл ажиллагааны орлогын хувьд бол энэ дээр ялангуяа иргэн татвар төлөгч нэлээд анхаарах хэрэгтэй. Татвараа хоёр янзаар төлж болж байгаа юм. За нэгдүгээрт нь бол үйл ажиллагааны орлогоос тэр орлогыг олохтой холбогдсон гарсан зарлуудаа хасаад ашгаасаа 10%-аар татвар төлж болж байна. За зарим одоо өөр дахиад нэг хөвлөр нь хуулиар олгож байгаа бас нэг боломж нь юу вэ нөхөр зэрэг хялбаршуулсан горим сонгож байна. Хялбаршуулсан горим гэдэг маань бол яг хөхөр зэрэг ерөөсөө нийт орлогынхон 1%-аар татвар төлөө. Энэ дийлэнх хүмүүс сонгодог. За ер нь бол дийлэнх бас энэ хувилбарыг сонгодог. Ягаад тэгэхээр нөгөө иргэн штэ одоо нэг аж ахуйн нэгжлэр бол нэг орон тооны мэргэжлийн нэгтлэн бодогчтой. Тэр нөгөө нэгтлэн бодогч чинь бүх тооцоо юмыг хийгээд болчдөг. Мэргэжлийн хүн байгаа учраас санаа зовхон байгаа штэ. Гэтэл одоо иргэд бол яг нэг бүгдээрээ заавал санхүү эдийн засгийн хуулийн мэдлэгтэй биш шүү дээ. Бас тэхийг шаардахгүй. Энэ тохиолдолд яаж нөхөр зэрэг нэг хэлбэршүүлсэн гормоор заавал одоо нөгөө баримттай бүрдүүлээд ч тийм үү тэхгүйгээр зөвхөн одоо олж байгаа орлогынхоо 1%-аар татвар төлөх сонголтыг иргэн хийж болно гэсэн үг. За хэлбэршүүлсэн горим дээр бас ер нь дахиад жоохон нэмж тайлбарлаад дараад нь тийм үү? За тэгээ. Тий. За 3 дахь төрлийн орлогод хөрөнгөний орлого байж байгаа. За энэ бол ерөнхийдөө аж ахуйн нэгжийн орлого албан төрийн тухай хуульд яг адилхан одоо өөрийнхөө хөрөнгийг түрээслүүлээд орлого олж болж байна. За нөгөө бие төс хөрөнгө янз бүрийн одоо патент зохиогчийн эрх эзэмшдэг бол тэрнийга бусдад ашиглуулад эрхийн шимтгэлийн орлого олж болж байна. За хувьцаа үнд цаас эзэмшдэг бол ногдол ашигын орлого олж болж байна. Тийм ээ хүүний орлого олж болж байна гэдэг их мэтлэнгээр. За эдгээрт бол яг хөөр зэрэг ерөнхийдөө бол тогтмол 10% татвар төлнө. 10% шууд байдаг юм тийм. Гэхдээ түрээсээ орлогоос бол яг хөөр зэрэг тэр орлогыг олохтой холбоотой зардал хаасна. Эрхийн шимтгэлийн орлого болон ногдол ашигын орлого хүүний орлогын хувьд бол нийт дүнгээс нь 10% төлждөг. Ийм зүйл байж байгаа. За дөрөв дэх төрөл нь бол хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого. Нөгөө өөрийнхөө хөрөнгийг зараад орлого олж олно гэсэн тийм ээ. Төрөвч удаатай бид нар энэ нэг удаагийн шинжтэй шүү гэж тайлбарлаадсан. Үйл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого байна. Газар, орон сууц борлуулж болж байна. Энд бол нийт үнийн дүнгээс нь 2%-аар татвар төлж байна. За эрх борлуулж болж байна. Нөгөө түрүүний патент лиценз юмнуудаа зарж болно үстэй бас тийм ээ. За ингэж олж болно. Эндээс 10% татвар төлнө. За хөдлөх хөрөнгө болон үнд цаасуудаа зарж болно тийм ээ. Эндээс бас
борлуулсан үнээсээ анхны өртгийг нь хасж агаад 10% татвар төлөх ийм байж байгаа. За дараад нь бол шууд ус орлого. За энэ дээр бас ер нь бас жоохон анхаарах хэрэгтэй. Энэ шууд ус орлого гэдэг нь бол түрүүн нөгөө хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаад цалин хөлс авчихвал тэрийг нь бид нар цалингийн орлого гэж нэрлэсэн тийм үү? А гэтэл ажил олгогчийн зүгээс ажилчдад нөгөө эрхэлж байгаа ажил мэргэжилтэд хамааралгүйгээр бас одоо нэмэлт тийм дэмжлэгүүдийг үзүүлж идэг. За одоо нөгөө төлөөний өрсний хөнгөлөлт гээд одоо тэр ямар ажил эрхэлдгээс бүл хамаарат бүх ажилтнаа дэмжлэг үзүүлж болно тийм ээ. Орон сууцны одоо ашиглалтын зардлыг нь төлж өгч болно. За үн төлбөргүй буюу хямдруулсан үнээр одоо нөгөө тээврээр үйлчилж болно ажилчдын автобус гэж зөөж идэг үстэй тийм. Гэх мэтлэнгийн за одоо бусдад төлөх ёстой өрийг нь төлөөд өгчөж болно. Арилжааны банкны зээлийн хүүгээс доогуур хүүтэй зээлийг ажилтнаа олгоцсон байж болно. За гэх мэтлэнгээр ажил олгогчийн зүгээс шүү. Өөр хин нэгэн биш. Нөгөө хөдөлмөрийн гэрээтэй ажил олгогчийн зүгээс нөгөө хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлснөөс гадна яг нь өөр ямар нэгэн одоо тийм дэмжлэг тусалцаа үзүүлсэн тохиолдолд ихтэй энэ дээр гол шаардлага нь бол ажил үүрэгтэй шууд холбоогүй гэдэг. Ийм одоо зүйлийг тусламж дэмжлэг юмыг үзүүлсэн байх юм бол энийг бид нар шууд бас орлого гэдэг юм. Энэ шууд бас орлогыг нийт дүнгээс нь 10%-аар хүүхний орлогын албан татвар ногдуулдаг. Тэгэхээр зэрэг энэ чинь нэг ажил олгогчтой холбоотой харилцаа учраас энэ бүх одоо татварыг нь бол яг нь ажил олгогчийн нэгтлэн бодогч тооцоод авчдаг. Тэгэхээр хүүхэн бол өөрөө энийг нэгт төдийлөн тайлгнаад байх хуулиур байхгүй гэж чинь ер нь тийм ээ. Тэр ажил олгогчийн нэгтлэн бодогч буюу тэр мэргэжлийн хүн чинь судалж аваад тэгээд холбогдох одоо тайлангуудыг нь гаргаа явуулдаг. Ийм зүйл байж байгаа. За дараачих нь бол бусад орлого гэсэн зүйл байж байгаа. Бусад орлого. За энд бол одоо нэг спортын урлаг спортын уралдаан тэмцээний шагнал байна. Тэрнээс бол одоо 5% татвар төлдөг. Манайх ч одоо ингээл одоо нөгөө иргэн маань янз бүрийн одоо урлагийн болон спортын тэмцээнд ороод шагнал авдаг үстэй тий. Тэгвэл эндээс бол одоо 10% 5% шүү. 5% төлж гин. За эд мөнгөний хонжирч цуглаанаас хонжир хожиж болж гин. Тэгвэл 40% татвар төлөх гэж гин. За дээр нь энэ дээр бас яг нэг хувь хүнтэй холбоотой нэг зүйл байдаг нь нөгөө бичил ажил үйлчлэгээ эрхлэгч гэсэн ойлголт байдаг. Бичил ажил үйлчлэгээ эрхлэгч гэдэгт маань бол хоёр зүйлийг хамруулдаг юм. Нэгдүгээрт нь бол нөгөө ажлын байр нь тодорхой нэг газар байршдаггүй одоо нөгөө зөөврийн худалдаа эрхлэгчд байна. Энэ хүмүүсийн хувьд бол бас анхаарах хэрэгтэй хоёр янзаар татвараа төлж болно. Нөгөө үйл ажиллагааны орлого руугаа оруулаад тайлгнчныг болно. Нөгөө хэлбэршүүлсэн гор мэтрээ сонгоод нөгөө бол хөдөлмөрийн үйлсний доод хэмжээний 1-50%-аар нөгөө лицензийн төлбөр байдлаараас төлж бас болдог. Жилд нэг удаа төлөө явдаг. Энийг нь нөгөө аймаг нийслэлийн иргэдийн уран тогтоогоод авчдаг. За бичил ажил үйлчлэгээ эрхлэгч гэдэг дахиад юу ордгоо гэхээр зэрэг хуваараа зорчигч тээвэр болон ачаа тээврийн үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүс нэг том ачааны машинтай автобустай хүмүүс байна гэсэн үг тийм байна. Энэ хүмүүс бол одоо бас яг хөөр зэрэг олсон орлогоо үйл ажиллагааны орлого руу оруулаад тайлгнаа татвараа төлж нэг болно. За нэг бол нөгөө орон нутгаас тогтоосон хөдөлмөрийн үйлсээ доод хэмжээний энд бол 50-аас 100% гэдэг хуваар татвараа төлж болно. Тэгэхээр хөдөлмөрийн үйлсээ доод хэмжээ чи одоо бол 792 мянга байгаа шүү дээ тийм. Эднээсээ бодоод татвараа төлж бас болдог гэсэн үг. Ер нь бол за ийм зохицуултууд байна. Эхний хэсгийн мэдээлэл ингээд дуусж байна. Дараагийн хэсгээр мэдээлэл үргэлжлүүлье. Танд баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ манай студид татвар ерөнхий газрын олон нийтэд харилцах төвийн татварын улсын байцаагч Батцангал ирж та бүхэнд өнөөдрийн хувьд бол хувь хүний орлогын албан татварын хуулийн тухай хэрэгжилтийн талаар та бүхэн мэдээлэл хүргэж байгаа. Дараагийн хэсгээр та бүхэн маань үргэлжлүүлээд мэдээлэлүүд аваарай.